Бид эдийн засгийн амин чухал нэг хэсэг болох үл хөдөлгөөнгийн санхүүжилт болон энэ салбарт гүйцэтгэх хөрөнгө оруулагчдын үүргийн талаар үнэт санхүүгийн нэгдлийн тузын дарга Бадрал Эрхэмтэй студид ярилцж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Үл хөдөлгөөний салбарыг харахаар ер нь девелоперууд одоо төслөө барьж чадлаач дуусгах бас нэг талаасаа санхүүгийн сахилга бат дутагддаг юм шиг байна. Эсвэл хөрөнгө оруулагч одоо мөнгө нь байлаа, санхүүжилт нь байлаа ч гэсэн эрсдлээ зөв үнэлэх одоо бүтэц соёлол дутмаг байдаг юм шиг байна. Тэгэхээр яг Монголын нөхцөлд аваад үзэхлээр өнөөдрийн төвшөнд ер нь энэ үл хөдөлгөөнгийн салбар манай хамгийн том салбар болчихлоо шүү дээ. Одоо тэгэхээр хамгийн том асуудал нь нэгдүгээрт мөнгө олдохгүй байгаад байна уу? Эсвэл зөв бүтэцтэй мөнгө олдохгүй байгаад байна уу? Та юу гэж бодож байна? Ер нь аль талтай. Нэгдүгээрт бол мэдээж хамгийн гол чухал одоо бизнесийн одоо тасалдгүй ажиллагааг бол мөнгө тэг хөрөнгө оруулалт зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалтынхаа өөрийн одоо тухайн төслийн одоо мөнгө урсгалыг зөв зохион байгуулалттайгаар ямар их усрээс ямар хугацаанд ямар өртгөөр яаж бий болох юм бэ гэдэг дээр бид нэр тооцоололгүй орж байна. Ер нь бол бартеринг систем рүү аюу өндөр хүрдэг. За одоо ер нь энэ үг хэлэхэд бол барилгын компаниуд, девелоперууд маань за бол арын нөөц бэлтгэлгүй за үндсэндээ бол нэг суурийн ажлыг хийчих юм бол за дараагийн одоо зүйлийг бол бартераар босгоно. За тэгээд мэдээж 30-40% нөрөхээр нь одоо борлуулалт эхлүүлнэ гэдэг ирээдүйд одоо найдаж. За ингээд мэдээж одоо мөнгө урсгалын дутагдалд орснороо л эргүүлээд одоо хөрөнгөийнхөө үнэлгээг унгах, за зах зээлд одоо борлогдохгүй байх, за захиалсан хүмүүсүүдийн хэрэглэгчийн итгэлийг алдах. Энэ одоо хамгийн одоо суурь шалтгаанууд явж байгаа. Тэгэхээр энэний хамгийн чухал зүйл бол ерөөсөө хөрөнгө оруулалтынхаа хэрэгслийг зөв сонгоогүй, тэрийг зөв тодорхойлоогүй, тэрийг бэлдээгүй хийж барилга эхлүүлдэгтэй холбоотой гэсэн. Одоо Монголын зах зээлд бол үл хөдөлгөөнгийн санхүүжил, барилгын санхүүжил гэхлээр л автоматар банкны зээл гэдэг ойлгочдөг шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үед гарч ирж байгаа хэрэгслүүд нь гэхлээр бонд байна, одоо тусгай хөрөнгө оруулалтын санхүүжилт байна, эсвэл одоо private capital ч байна уу, эсвэл бодоо бүр аксын төвшин structured finance гэдэг гаргадаг болж байна. Тэгэхээр энэ одоо хэрэгслүүдийг ер нь хүмүүс нэгдүгээрт мэдж гэнэ үү, эсвэл мэдэхгүйдээ анзаарахгүй байна уу, эсвэл тэднэрт одоо ямар нэгэн байдлаар ийм төрлийн хэрэгслүүдийг ашиглах боломж бололцоо дутагдмал байна уу? Нэгдүгээрт нөгөө бид нар түүх аягүй чухал. Банкны санхүүжилт авж байгаа компаниудын хувьд бол түүх ардаа эсвэл тодорхой хэмжээний одоо өөр үйл ажиллагаанаас эрсдэл гарвал нөхөх чадвартай гэж хардаг. Тэгэхээр бидний хувьд бол одоо юу ярьж байгаа вэ гэхээр банкуд бол үндсэндээ бол барилгын салбараас нэлээд болгоомжлолтой, эрсдэлтэй, мөчлөг дагдаг. За борлуулалт одоо араас нь маш хэмжээний орон сууцны зээлээр дэмжих хэрэгтэй болдог ч гэдэг юм уу те. Энэ дээрээс болоод ер нь бол барилгын салбар дээр бол нэлээд хойр ханддаг. За ингээд дараагийн алхам бол мэдээж нөгөө бондын зах зээл рүү орно. За бондын зах зээл дээр орж байгаа ч гэсэн нөгөө тухайн компани чадамж тэр компани хэр нь одоо өмнө төслүүд гүйцэтгэж ийсэн. За арийнхын нөөц бололцоо нь хэр юм бэ гэдгээс хамаарат бондын одоо санхүүжилтүүд босч байгаа. Тэгээ бонд бол мэдээж одоо банкны зээлээс өндөр хариу өртөгтэй богино хугацаатай гарч иж байгаа. За ингээд дараагийнх нь бол одоо эцэст нь бол үнэхээр сайн одоо алсын хараатай сайн төсөл байж чадах юм бол одоо хувьцаагаа зарах. Иймэрхүү байдлаар л өнөөдөр яг Монголд явж байна. Тэгэхээр бид нар энэ нөгөө хөрөнгө оруулагчдыг итгэлийг татахад тэр төслийн өөрөө концепцээс гадна яг тэр тасалдгүй ажиллагааг яаж хийх юм. За дараа нь тэгвэл тэр property management гэж бид нэр ярьдаг те. Тэр өнөөдөр үн цэн нь удаан хадгалагдах юм уу? Би хөрөнгө оруулаад тэрийг талбай авсан. Тэр одоо тодорхой одоо орон сууц авсан бол тэрний яаж хадгалагдах юм бэ гэдгээс хамаарат үндсэндээ бол одоо хөрөнгө оруулагчдын итгэлийг татах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол бас одоо яг девелоперууд маань бас төдийлөн сайн анхаарч өгөхгүй тодорхой хугацаанд бол 2 жилийн дотор галс төслийг хийгээл дараагийнхын төсөл рүү гарах тэр дараагийн үлдэж байгаа одоо тэр property management гэдэг юм энэ зүйлийг сайн хийхгүй болохоор энэ хөрөнгөний одоо хөрөнгө оруулагчдын зүгээс энэ одоо барилгын салбарт хөрөнгө оруулах итгэлийн хувьд бол төдийлөн татчих чадахгүй нь удаа л гэж хардаг. Үнэт санхүүгийн нэгдлүүд бол салбар болгоны аналитик одоо зөвлөмж судалгаа зүйл дээр маш их төвлөрч ажилладаг шүү. Тэгэхээр ер нь та бүхний харж байгаагаар үйл хөдөлгөөнгийн салбарт ашиглагдаагүй үүс маягийн ийм одоо хэрэгслүүд юу вэ? Тэгэхээр одоо 24-өөс 28 оны одоо энэ их хурлын одоо хугацаанд бол энэ рейтинг тухай хууль тий батлагдана гэдэг. Ингээд төлөвлөгдөд явж байгаа энэ мөрөө хөтөлбөрт нь ч орсон баг шүү. Тэгээд ажлын хэсэг нь гараад явж байгаа шүү. Энэ рейтинг тухай хуулийг ер нь бол батлах юм бол одоо өнөөдөр бол яг хөрөнгөний зах зээл дээр бидний одоо гол одоо борлуулж байгаа гэх юм хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бүтээгдэхүүлчлэгийг гэх юм бол бонд явж байна. За тэгээ хувьцаа явж байна. За тэгээ хөрөнгөөр баталгаажсан үнцаас. За тэгээ сангийн нэгж хэрхэл явж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ хөрөнгө оруулагчийг одоо хөрөнгө оруулалтыг илүү тарах одоо
тархах энэ хөрөнгө оруулалтыг нь одоо зөв оновчтой бүтцэд оруулахад бас нэг одоо чухал бүтээгдэхүүн бол рейт. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улс рейтийн тухай хууль батлагдаагүй байна. Одоо төслийн хэмжээнд явж байгаа гэж байгаа боловч яг өнөөдрийн байдлаар бид нэр гар дээр авч үзсэн юм алга байна. Яг рейтийн тухай хууль хэрвээ зөв одоо оновчтой батлагдаад явж чадах юм бол өнөөдрийн бидний саяны хоёулангийн яриад байгаа нэгдүгüүрт бол барилгын компаниудын санхүүжилтийг бол босгох бас нэг маш том одоо хөшөөрөг болно. Хоёрт нь хүн нэг удаагийн төсөлд ороод гардаг биш тийм ээ. Нэг одоо жижигхэн квадрат худалдаж авчаад тэрийг өөрөө түрээслэх гэж өөрөө одоо тэр property management-ийн нэг зовдөг биш. Урт хугацааны тэр 10 жил 20 жил тэр локейшны үнэ өсвөл тэр одоо үйл хөдлөл хөрөнгийн одоо түрээсийн орлого өгөөжөөс хөрөнгө оруулагч өгөөж хүртэх ийм болцоотой бас нэг юм одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Тэгэхээр энэ бол яг одоо өнөөдрийн хувьд бол зайлшгүй тулгамж байгаа маш чухал удаа сэдв. Нэгэнт ярилцлагын хугацаа богино учраас мэдээж одоо таныг үйл хөдлөл хөрөнгө санхүүжилтийн саммит дээр нэлээд энэ сэдвийг бас төлөх үү гэж гол нь барилгын девелоперууд мөн санхүүжилтийн ямар нөхцөл болцоо байгаа энэ тренд нь хаашаа яваад байгаа гэдэг тал дээр нэлээд ярих байх гэж бодож байна. Зүгээр ирэх 2 жилийн хугацаанд энэ үйл хөдлөл хөрөнгийн салбарт хамгийн одоо том хөдөлгөгч хүч нь юу байх вэ? Change maker-ууд нь хэн байх бол хаана байх вэ? За мэдээж бол change maker-ууд бол мэдээж developer-ууд болон нөгөө талдаа яг энэ одоо Монголын хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа компаниуд байна гэж би бол харж байгаа. За улс бол мэдээж тэр одоо том битүүн байгууллагууд буюу гол тоглогч. Гэхдээ бид нар яг энэ одоо чөлөөт зах зээлийнхаа одоо тоглогчдын хувьд бол хамгийн чухал зүйл бол хөрөнгөний захынхан энэ барилгын салбар дээр өөрчлөлтийг авчирч чадах энэ 2 жилийг хийж чадах уу гэж харж байгаа. Учир нь юу гэхээр бидний саяны хэлдгээр өнөөдөр бол хөрөнгө оруулагчдын хувьд бол бид нар энэ яг рейтийг батлаад за эргүүлээд яг энэ девелоперуудаа бид нар өөрсдөө зөв зохион байгуулалтанд оруулаад сайн төслүүдийг хийж чадах юм бол өнөөдөр одоо үйл хөдлөл хөрөнгийн хөрөнгө оруулалт бол яадаг вэ гэхээр одоо долларын ханшийг хээжилдэг хамгийн сайн бүтээгдэхүүн. Хамгийн урт хугацаанд одоо өгөөж хүртэх доктортой байх болцоотой ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр өнөөдөр хүн болгон хөрөнгөтэй болохыг хүсдэг. Хүн болгон үйл хөдлөл хөрөнгө авч хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Гэхдээ тэр хүмүүст өнөөдөр худалдаж авах талбайны үнэн өсөд байдаг, талбай нь томсоод байдаг гэдэг ч юм уу. Инхээр жижиг дүнтэй олон одоо хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх болцоо байдаг. Тэгэхээр эдгээрийг сайн зөв зохион байгуулалтанд оруулж чадах юм бол зөвхөн банкны санхүүжилт гэхгүй зөвхөн бонд гэж богино хугацаанд биш, урт хугацаанд бариад тэр хөрөнгийг одоо нэг одоо цул одоо сангаар удирдах чадах юм бол хөрөнгийнхөө үнэлгээг урт хугацаанд хадгалж явах юм болцоо бий болно. Тэргээрээ дагаад дараагийн төслүүдэд хурдтай шинэ одоо шийдлүүд гараад илүү барилгын салбар хөгжих юм зөв болох байх гэж харж байна. Хамгийн сүүлд хугацаа байгаагаа ч гэсэн асуухгүй болохгүй нэг сэдвэний юу гэхээр энэ оны одоо ерөн зураглалыг өнөөдөр санхүүгийн нэгдэл яаж ярьж байна? Яг тэгэхээр монголчууд ч одоо нэг талаас хүмүүсийн өмнөөс догтлолтой хүмүүсийн өмнөөс санаа зовдөг юм байна шүү дээ. Нэг талаас Украин дайн болонгууд украинчуудын өмнөөс санаа зовоод байдаг. Японд газар болоход тэдний өмнөөс санаа зовоод байдаг. Одоо Иранд дайн болоход Америкуудын өмнөөс догтлоод байх шиг байна. Гэхдээ яг нөлөөлөл ер нь тав хүний хувьд яаж харж байна? Хэдийг сандарч байна уу эсвэл ер нь ямар вэ? Энэ оны зураглалыг тав хүн яаж харж байна? Яг бид нар бол энэ оны зураглалыг бол өнгөрсөн жилээс нэг төдийлөн дээрдэхгүй гэж харж байгаа. Хоёр нь бол 5 гаруй эдийн засгийн өсөлттэй байх болов гэж. Гэтэ 5 бол тийм муу тав биш, сайн бид нар өсөж байна гэдэг санаа. Нөгөө талдаа мэдээж геополитикийн бидний таамаглагшгүй маш олон хүчин зүйлүүд бий болж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудад бол харьцангуй Монгол улс бол шууд дам одоо орж ирэх нөлөөлөл нь гайгүй дам нөлөөлөөр орж ирнэ. Тийм учраас бид нар бол нөгөө юу юуг төвдөөд байх бас төдийлэн тийм шаардлагагүй гэж харж байгаа. Мэдээж энд хэн оролцох ёстой, хэн бодлого барих ёстой гэхээр татврынхаа бодлогоор байд юм уу, нөтийн одоо гайлынхаа бодлогоор байд юм уу, тодорхой хэмжээний энэ шатхуун гэдэг юм уу, барилгын материалын эм тариа гэдэг зүйлүүд төр засгийн зүгээс бол маш сайн зохион байгуулалтаа хийж чадах юм бол бизнес эрхлэгч бидний хувьд бол төдийлөн бас энэ дээр сандрал юу юугүй хамгийн мөн нөөцөө бэлдээл эсвэл үйл ажиллагаа гомдох гэдэг нь бол арай эрт байна уу даа л гэж харж байгаа. За их баярлалаа. Баярлалаа. Бид үнэт санхүүгийн нэгдлийн тузын дарга Бадрал Эрхэмтэй студид ярилцлаа.